Бүгдээрээ сайн байцгаана уу? Намайг Гангэлт гэдэг. Би Хинтэн аймгийн Хэрлэн сумын ерөнхий боловсролын Тэмүүжин сургуулийн 11-р ангид суралцдаг. Мөн энэхүү удаагийнхаа бичлэгээр би сургуулийнхаа орчны ариун цэврийн байгууламжуулан ундны усны стандарт хүртээмжийн тухай танилцуулах болно. Тэгээд бичлэгтээ хамтаагаарай. Манай сургуулийн ариун цэврийн өрөөнд ашиглаад хамгийн тав тухтай цэвэрхэн байж чаддаг. Гэхдээ үргэлж ийм байгаа. Манай сургууль үрд нь гадаанаа нөхөн жолонтой мөн стандарт шаналгад нийцээгүй ариун цэврийн өрөөтэй байсан бол бид нэр янзлалыг шийдэж чадсан. Яаж вэ гэж юу? Яаж вэ гэхээр сурагчид бид уг асуудлыг олж харан шийдэл ажигласны үр дүнд одоо байгаа шиг цэвэрхэн тав тухтай ариун цэврийн өрөөтэй болж чадсан. Хичнээн тухайн ариун цэврийн өрөөний эд хэрэгслийг сайжрууллаа ч гэсэн хүүхдүүдийн хандлага сөрөг байх юм бол тухайн ариун цэврийн өрөөний эд хэрэгслийг эвдэрч хэмжих гээд олон асуудлууд гарч ирнэ. Тэгэхээр энэ юу хэлж байна вэ гэхээр аливаа асуудлыг шийдэхин тулд хүүхдүүдийн хандлага ч гэсэн чухал үр нөлөөтэй байдаг. Бидний энэ асуудлыг шийдэж чадсан шалтгаан нь дан ганц энэ асуудлыг шийдэхин төлөө хичээл зүтгэл гаргасан сурагчид биш, мөн хандлага сайтай байсан сургуулийн маань сурагчид ч оролцсон. Үүнийхээ ачаар бидэд ариун цэврийн өрөөгөө сайжруулж чадсан, мөн сургуулийн орчин дахь ундны ус цэвэршүүлэгчийг эрүүлэх стандартад нийлсэн хүртээмжтэй болгож чадсан. Үүнээс бид нэгэн зүйлийг харж байна. Энэ бол хэрэв орчин тойронд чинь ямар нэгэн асуудал тулгараад тухайн асуудлыг шийдэж чадах хүн байхгүй байгаа бол бусад хүмүүсийг энэ асуудлыг шийдэх хүлээх биш, харин өөрсдөө шийдэл санаачлаг гарган тухайн асуудлыг шийдэх нь чухал. Мөн тухайн асуудлыг шийдэхэд хүүхдүүдийн хандлага ч гэсэн чухал нөлөөтэй. Эцэст нь гэж хэлэхэд бидний энэ асуудлыг шийдэж чадсан, мөн шийдэж чадахгүй байгаа олон зуун хүүхдийн өмнөөс дуу хоолой өгөх би бэлэн байна. Баярлалаа.